Энэхүү асрамжийн төвд ирэх гэж 2-3 жил хөөцөлдсөн ахмадууд байхад гэр бүлийнхэн гишүүдийг зуурдаар алдсан өөрөө тахир дутуу хүний гарт орсон хүн ч олон байдаг юм байна. Ингээд зарим өндөр наснуудтай уулзаж ярилцсанаа үзэгч та бүхэндээ хүргье. Өнөөдөр миний сэтгэл аяга гайхамшигтай сайхан байна гэж. Игшин хороо харах нүдгэж гэсэн зүрх сэтгэлээр та нарыг мэдэрч байгаад маш баяртай. 2004 онд манайх гэр бүлээрээ машинтай явж байгаад онхолдоод хайрт хань 2 хүүгээ гэр бүлийнхээ амт игшин алдцаа. Одоо тэгээд харж хандах хүн байхгүй тэгээд хараагүй учраас манай Баянгол дөрвөн 4 дугаар хорооны нийгмийн ажилд энд хүрэж ирсэн маа. Би улс нийгэмд 39 жил ажилласан. Тэгээд өдөрөөс би эцэс юуг бодчихсон. За дөрөөс надад өшөө бод санах байхгүй. Би нэг өдөр хүн болоод ингэж ирсэн би засгийн одоо хайрыг засгаар жижиг гэж байгаа. Ингээд л одоо хүн бол миний ерөөсөн хаашаач хөдөлгөөнгөө зорноод гэж хэлдэг. Тэгээд би энэ миний хаашгийг үзэж байгаа. Тийм ч сэтгэл хангалуун сайхан. www.morningnews.mn Буйны үйлд мордсон хүн бүхэн ахмадын асрамжийн газруудад дөрөө мулталж хандив өргөх, жаргал зовлонгоос нь хуваалцдаг гэдгийг энд асруулж байгаа ахмадууд хэлж байсан юм аа. Нүүр царайг уйхан даруухан инээмсэглэн харж бай хөвгүүдээ. Өнөр отгон өдгөн урт удаан наслахын үлзэн үеийн бүрдэх болно гэж энэ одоо сургаал байд юм бэ. Тэгээ та нар бол ийм сайхан шижигсэн залуучууд энэ сургаалыг хүндэтгэн өглөө болгон уулынхаа толгой өндөр тэнгэрийг харж явал үйлс хэмэр чин дээшлэх болно гэж эмээн юу. Тэгээд энэ юм хийж юм байна. Ингээд энийг одоо юм баштаа одоо сая таамд баярлалаа. Автошарчин замчин үлдээхээ сайн яваад хараарай. Баярсан шүү энэ өнөө. За юуны өмнө одоо энэ өнөөдөр манай ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвд хүрэлцэн ирсэн. Өнөөдөр чин сэтгэлийн аян зохион байгуулад хүрэлцэн ирсэн. Хобби сургуулийн хамт олон сурагчтай, багш нартай баярлал талархснаа илэрхийлье. За өнөөдөр бол одоо манай байгууллагад үндэсний төвд маань хурж ирж бидний ажилд нэг өдрийн ажилд одоо хөнгөвчүүлж бидний ажил тусч ахмадууд маань үйлчлүүлэгчдийн маань одоо сонорыг мэлж урлагийн номыг зөөж одоо эднэрийнхээ нэг өдрийг ая тухтай сайхан зөв боловсон өнгөрүүлсэн хобби сургуулийн хамт олонд бас маш их баярлж байна. За хобби сургуулийн хамт олонны одоо энэ нийт байгууллагын хобби сургуулийнхан бол одоо нийгмийнхаа ухамсарыг хариуцлагыг ухамсарлж одоо нэг өдрийг манай ахмадуудын маань одоо сонорыг мэлж ахмадууд маань ая тухтай өнгөрүүлэх зорилгоор хүрэлцэн ирсэн тохиолдолд одоо дахин баярлсан талаархнаа илэрхийлье. За манай үндэсний төвд маань бол одоогоор ахмадууд буюу үйлчлүүлэгчдүүд үйлчлүүлэгчид нийтдээ 103 хүн байна. За 59 эрэгтэй 44 эрэгтэй хүн байгаа. За энд бол манай байгууллагт 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй буюу ахмадууд хамрагддаг байгаа манай байгууллагт.
хөгжлийн бэрхшээлтэй улсууд нь 18 боловч дээш насны тийм ээ. Төрөлцсөн асрамжийн газар гэдэг утгаараа стандартын хувьд бол одоо хамрагддаг байгаа л да. Тэгээд өндөр наснууд маань бол нэгтэй 55, эрэгтэй 60 наснаас гэж үздэг тийм ээ. Ингээд цаашдаа үйл ажиллагаа явуулаад манайх бол одоо бол цаашдын зорилго гэх юм бол дотор энэ ахмадуудыг одоо өөрсдийнх нь оюун ухааны чадамжийг тий хөгжүүлэх зорилгоор цаашд нь улам одоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор бас дотор арга хэмжээнүүд хийж одоо гар бүтээлүүд хийж байна. Өөрсдийнх нь сэтгэхүүгээр нь тий түүнийг одоо нийгмийн ажилтнаа хөгжлийн төлөвлөгөө боловсруулж ажлын чиг үүргийг зааж эднэрээ ямар хэм хийх чадамжтай юм тий тэр үүднээс нь одоо ажил төлөвлөж ажиллаж байна.